За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За дөнгөж сая би нэг судалгааны ажлыг уншиж дуусглаа. За энэ судалгаа 2015, 16 онуудад Улаанбаатар хотод хийгдэж байсан нэгэн судалгаа байдаг. За энэ судалгааны ажилд Японы Тохокугийн их сургууль, Шизуокагийн их сургууль, Миязакигийн их сургууль, Монголын талаас мад эндгийн хүрээлэн оролцсон нэгэн судалгааг хийсэн. За энэ судалгаа юун тухай судалсан бэ гэхээр Улаанбаатар хотын иргэн тойронд бэлчээрлэж байгаа мал сүргийн цусан дагуулгадах хар тулгын хэмжээг тодорхойлсон тухай ийм судалгаа байсан. За энэ судалгааг голцлон гардаж хийсэн Япон залууг Тошики гэдэг. За Тошики бол 2004 оноос 7 оны хооронд намайг Тохокугийн их сургуульд магистрт сурч байхад докторантад сурч байсан ийм залуу. Одоо Миязакигийн их сургуулийн багш хийдэг. За энэ Тошикигаас өнгөрсөн 7 хоногт энэ судалгааны тайланг нь авч уншиж сая дуусглаа. Энэ судалгааны ажлын дүгнэлтийг товчхон ярихад төв замын ойролцоо нутаглаж байгаа мал сүргийн цусан дагуулгадах хар тулгын хэмжээ өндөр байсан гэсэн ийм дүгнэлтийг бол хийсэн. За энэ хар тулга хаанаас гараад ирв вэ гэхлээр за Монголын бензин чанар муутай, дээрээс нь бол хар тулга агуулдаг. За энэ бензинд агуулгадах хар тулга автомашины утаатай хамт агаар цацагдаж замын ойролцоо шороо, хөрс, ургамал дээр ундаг. За үүнийг идсэн мал сүргийн цусанд хар тулга нь хуримтлагдаж ингэж өндөр гарсан байх магадaltaаг бол энэхүү судалгаа тодорхойлсон. За үүнээс үүдэн туулын урдны зам баригдсанаар хоногт 195,000 гаруй автомашин зорчино гэж төсөл боловсруулагчид бол ярьж байгаа. Тэгэхээр энэ бүх автомашинуудыг утаанаас ялгарах, утаанаас цацагдах хар тулга туулын хурдны зам дээр унж бороо цасны усаар угаагдаж ус зайлуулах хоолоогоор туул голд орох болно. За ингээд туул гол маань хар тулгаар бохирдоод зогсохгүй гүний ус гадаргын туул голын ус хоёр холбоотой гэж ярьдаг судлаачид. Тэгэхээр гүний ус маань бас хар тулгаар бохирдох ийм эрсдэл үүсэх нэ. Тэгэхээр Улаанбаатарчууд та бүхэн умдныхаа их үүсэр болсон хатан туулаа хамгаалъя гэсэн хөдөлгөөнд олноороо нэгдэж дуу хоолоогоо өргөхийг бол би уриалж байна. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.